чинь одоо хоногийн хэрэгцээ байна 2000 тонн гэдэг шүү дээ. 2000 тонноо одоо бол нэг 2000 тонноос илүү байна. Нийлүүлэлтүүд нь өдөр болгон нэмэгдээ. Сүүлийн 4 хоног бол нийлүүлэлт эрс нэмэгдсэн байгаа. Импорт нь нэмэгдсэн байгаа. Тэгэхээр одоо юу сая 90 та нар бас нэг юм ажигладаг бах. 90 шатхуун түгээх станцууд бол хагасаан бүтээсэнд бол ер нь жоохон очир дуучих гэдэг тал байдаг. За бас дуусчих гэдэг тал байдаг. Яг гэвэл ихэнх одоо энэ агуулгууд амралтын өдрүүдэд бол амардаг юм байна. Тийм учраас бол хангалтууд бол ингээд төр тасалддаг юм асуудал байна. За одоогийн байдлаар бол толгой төртөн дээр 65 вагон байж байна. 65 вагон гэдэг чинь одоо 3600 орчим юм уу да тий тонн бензин А2 ирсэн байна гэсэн үг. Тэгээ Улаанбаатар хотын сая энэ хагасаан бүтээсний ялангуяа бүтээсний энэ таслууд бол зүгээр л юуны асуудал, цаг зуурын асуудал юм байна. За бидний хувьд бол одоо Улаанбаатарын асуудал бол өнөөдөр үдээс хойш гэхэд бол асуудалгүй болчихно. За ер нь бол дандаа л одоо иймэрхүү байдалтай байгаад идэх юм лээ. За хоёрдугаар асуудал бол орон нутгийн асуудал байгаа. Орон нутгийн асуудал дээр зүүн аймагуудыг бол ирээн цаваар хангаж байна. За ирээн цаваар одоо бас нийлүүлэлт хийгдээд ирсэн байгаа. За хамгийн төвөгшөөлтөй хэсэг бол баруун аймагуд байсан. За баруун аймагуудад бол 11 сарын дундуур бидний чинь гол одоо нийлүүлдэг хоёр компани байдаг. Нэг нь Роснефть, нөгөөх нь Газпром гэж. За баруун аймагуд маань бол баруун Газпромоос авдаг. Газпромоос авахдаа Газпромоос одоо худалдаж аваад амжуулж зардаг худалдааны компаниудаас авдаг. Тэгээ худалдааны компаниуд нь бага хэмжээтэй нийлүүлэлтүүд учраас манай баруун аймагуудыг нийлүүлэхгүй гэдэг юм одоо мэдээлэл биднэрт өгөөд 2 сар нийлүүлсэнгүй. За 11 сараас бол нийлүүлж эхэлнэ гэж байгаа. Бид нар бол баруун аймагуудаа төвөөс хангаж байна. Төвөөс хангаа явж байна. Зүгээр эцсийн олон одоо урт хугацааны шийдэл бол бид нэр одоо би бас гайхаад байгаа. За энэ удаад бол зөрөгтэй шийдвэр гаргаад бид нар хийхээс өөр гарцгүй байна. Юу гэхээр савтаа болох хэрэгтэй. Савтаа болох хэрэгтэй. Сар ядаж нэг Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр туссан одоо 3-6 сарын шатхууны нөөцөө хадгалдаг савтаа болёо гэдэг энэ одоо зорилгоо биелүүлэх ёстой. За энийг бүтнээр нь биелүүлэхэд бол 1.5 тэрбум орчим долларын их усүр хэрэгтэй байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо эхний ээлжинд 1 сарын хэрэгцээг хангах хэмжээний их усүр савыг барих одоо хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд өгч шуурхаа бариулъя гэж одоо зорж байна. За улсын төсөв ярилцлагадад явхад ажлын хэсгүүд дээр энэ асуудлуудыг тавиад ерхий сайдын зүгээс бол дэмжиж байгаа. Шүүн банк орныхонтойгоо ярилцсан байгаа. За энд бол энэ асуудал шийдэгдэх баг. За ингээд шийдэгчүүд бид нэр савыг нэг жилээс жил хагасын дотор барьчих юм байна. Уг нь барих нь бол их хурдан юм байл л дээ. Тэгээ одоо энэ их усүрийн асуудал шийдэхгүй ингээд 30 жил явцсан энэ асуудал юм байна. Нөгөө талдаа манай хэрэглээ жилдээ 20% өсдөг юм. Хэрэглээ жилдээ 20% өсөд гэдэг юм. За одоо юу гэдгийг 80 сая тонн нүрс гаргана гэвэл тэр хэмжээнд таарсан дизель түлш хэрэглэн тэрэнд зориулагдсан одоо үйлчлэгээний машинуудын одоо шатхууны хэрэгцээ гэсэн 90 сая 95 сая одоо эх он чи бид 95 сая гаргана гэж шүү дээ тэгээ энэ хэрээр өснө. Тэгэхээр бид бол сав суулганы асуудал яаралтай шийдэх ёстой. За бидний нийлүүлэлт бол 100% гадаадаас байна. За хойд хөршөөсөө 1.5% байна. За урд хөршөөсөө бас тодорхой хэмжээнд авч байна. За бүгдийн хятад улсаас 7000 тонны А92 бензин авахаар одоо гэрээ хийсэн. Одоогийн байдлаар 3500 буутсан байна. Одоо дамжуулан ачих төвөөр дамжуулаад бууж байна. Тэгэхээр ард иргэдтэй хандаж хэлэхэд бол импортын хэмжээ нэмэгдэж байгаа. За сандарч бас их бүтэн хэмжээнд очрлоод ингээд саваад үүгээд ингээд бити паниктаараа за одоо асуудал гайгүй. За бүх талаар зохицуулж гин, зохицуултыг хийж гин. Дотооддоо үйлдвэрлэдэггүй гэдгээ бас өөрсдөө ойлгоороо тэгээд одоо та бүдээс хүсэх юм бол 50 амгалан байгаараа импортын хэмжээ нэмэгдсэн гол их усүр ангарскийн үйлдвэр маань бол юунаас гарсан, засвараас гарсан.